урлаг гэдэг маань одоо гайхамшигтай. Ерөөсө хаач байхгүй. Ухаантай монголчууд дандаа цээж ерөөсө гэр дотроо. Ерөөсө яаж исэн хуур татна одоо цайгаа самрахтад үгүй ингээд зүгээр самрах. Өөр нь хөгжмийн тагтаа яг тэрийг л ингээд сэтгэл оюунда тэр хөгжмийн мэдрэмжийг авч чадсан. Ийм л одоо авьяас байдаг байхгүй. Тэр чи одоо ингээд гэж ингэж их албаддаггүй ингээд сургалт бол. Ерөөсөө аав нь бийдэн тэгээд тэр их цаад одоо ээж ингээд юм ингээд сайгаа самар нүдэн ингэж хөдлөхөөр нь гайхдаг байхгүй. Ээж яагаад цагаан нүдэгтэй ингээд байгаа гэх мэт тэгээд тэр одоо бүх аав ээжийнхээ дуурайж ингэж сэтгэлдээ шингээж авсан байхад л биелгээч юм болсон байдаг. Аав ээж тийшээ сураад дүүгээ дагуулаад ингэжээж л одоо гэр бие биеийн сургалт уламжлагдсан мартаж болохгүй юм мундаг Монголын одоо бүжгийн урлагийн мундаг саяж гэдгийг л одоо тогтоох хэрэгтэй. Одоо тэгээ манай сонгод жороо марны гэдэг дөрвөн ардын гэдэг ахсэл гэсэн хитэн цөөхөнтийн сонгод бийж байгаа юм. Би гэж маань юу хийж байгаа юм гэхээр сэтгэл зүрх бүх одоо оюун бодол одоо хүний долоон мөч одоо сэтгэл санаа энэ бүгдийг эрээ одоо бодол санаж ургууч хийж байгаагаа биегээ биелнэ гэж ингэж хийж байгаа юм. Тэгэхээр бие гэдэг маань одоо би сэтгэлээрээ хийнэ гэсэн үг л гэж ингэж ойлгох хэрэгтэй. Та нар өөр мэрэгчтэй байж болно. Тэгвэл одоо буцад орон бол өөрснийхөө үндэсний бүдгийг хийдэг шиг манай монголчууд биелгээг хүн бүгд хийдэг байх юм бол монголчуудын урлаг энэ хүүхдүүдийн хар энэ хүүхдийг хар энэ 6 настай хүүхдийг хар ийм гоё гэдэг одоо ингэж дэлхийд гайхах ийм сайхан бол биш тэ хүүхдүүд сурахад.
Thank you.